Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчийн эрх олгох шалгалт нь олон улсын жишгт нийцсэн мэрэгжлийн зэрэг олгох шалгалт юм. Мэрэгсэн нэгтлэн бодогчийн эрх олгох шалгалтыг сангийн сайдын тушаалаар томилогдсон шалгалтын комисс Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институттэй хамтран зохион байгуулдаг. Жил бүрийн комиссийн эхний хурлаар тухайн онд шалгалт авах хугацаа, зохион байгуулалтын талаарх төлөвлөгөөг хэлэлцэж баталдаг. Шалгалтын материалыг шинжилсэн хөтөлбөрийн дагуу жил бүр боловсруулж, тестийн санг баяжуулдаг. Шалгалт эхлэхийн өмнө шалгалтын комисс програмд байршуулсан 15,000 орчим тестээс санамсаргүй байдлаар сонголт хийх тохиолдлыг баталгаажуулах ба шалгалтын материал нь шалгуулагч бүрт төвийн аргаар хуваарлагддаг. Динамик платформын онлайн шалгалтын модуль нь олон улсын мэдээллийн аюулгүй байдлын стандартад нийцсэн шийдлүүдийг ашиглан хөгжүүлсэн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан систем юм. Шалгалтын асуултын сонголт болон дүн боловсруулалт нь огт хүний оролцоо буй явагддаг. Шалгалт дуусны дараа шалгалтын үр дүнд хүндлэнгийн ямар нэгэн нөлөө орох огт боломжгүй юм аа. Шалгалт эхлэхийн өмнө бүртгэлээ баталгаажуулах ба шалгалтын системд өөрийн нэвтрэх хэрэгээр нэвтэрч шалгалтаа өгнө. Мэргэжлийн төвшний бүх шалгалтанд 70-аас дээш оноо авч тэнцсэн иргэнд Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчийн эрхийг 4 жилээр олгодог.